үндэсний өв соёл эхлээд эдлэгч Icemark. Самбайцхан эрхэм хүндэт үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевизээс бэлтгэн хүргэдэг эхлэл соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой эхлэлний уралдаанд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар нийслэлийн ерөнхий боловсролын хүрээ тулга сургуулиас хүрэхэд бэлэн болжээ. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань ерөнхий ивент итгэгчээр 30 жилийн түүхтэй эхлэл соёлоо дээдлэгч манай Icemark болон Бамбар маань үргэлжлэн ирсэн байна. Та бүхэнд баярлалаа. За Бамбар маань төр сууж явах уу? Жохо ядарсан уу бүжиглээд. За төр амарч. За үзэгч та бүхэндээ болон оролцогч нийт сурагчдаа та бүхэндээ нэвтрүүлгийнхаа дүрмийг танилцуулъя. Нэвтрүүлгийн дүрм маань 2 үеэс бүрдэн асуулт тус бүрт 3 хөлбөр гарч ирнэ. А, Б, В гэсэн 3 хөлбөрийн хамгийн зөв гэж бодсныхаа ард очиж зогсох ёстой юм. Гэх мэтчлэн 50 сурагчид маань өрсөлдсөөр 2 дугаар үе гэхэд хэдэн ч сурагч ялагч болох бүрэн боломжтой. За ингээд бүгдээрээ нийт 50 сурагчдаа эхний үеийн 1-р хагаст 25-25-аар нь хувааж оруулаа. За манай хоёр хоорондоо хуруудаад ялагчсан 25 сурагч маань төрүүлж асуултандаа хариулах нь. Тэхүү. За тогтсноо. Билнэ үү? За манай хоёр хоорондоо хурууч. Шү. За эднийх ялсан учраас эхний 25 сурагчид маань хамгийн эхний асуултандаа хариулах нэ. Ингээд бүгдээрээ 1-р үеийн эхний хэсгийн асуултыг хамтаа сонсцгоё. 1-р хэсэг. Асуулт 1. Ямар гэсэн асуултад хариулагдах нэр ба үйл үгэнд үндэс хэлбэрээр холбогдох үгийг юу гэдэг вэ? А. Жинхэнэ нэр. Б. Үеийн нэр. В. Тэмдэг нэр. 5 4 3 2 1. Хамгийн ихний асуултанд их сурагчид маань В хөлбөрийг зөв гэж бодож ирээ зогссон байна. Харин 2 сурагч маань Б хөлбөрийг зөв хэмээн бодсон байна. За манай хоёр Б хөлбөртөө ер нь эргэлзэж гин үү? Юу үгүй. Эргэлзэхгүй байгаа. За манай ард өгсөж байгаа сурагч маань эргэлзэж гин үү? Эргэлзэж гин. За В хөлбөрийг сонгосон сурагчид маань ер нь бол эргэлзэхгүй байна уу? Эргэлзэж гин үү? Ардуур инээлтэд ардуур яаж ин эргэлзээтэй байна уу? Гайгүй юу? Гайгүй байна уу? За тэгвэл бүгдээ хамтаа яг одоо Б юу? В юу? Зөв хариултыг сонсцгоё. Зөв хариулт. В хувилбар буюу тэмдэг нэр. 25 сурагчдаас маань 23 сурагч үлдлээ. Хамгийн эхнийхээ асуултанд тэд маш амжилттай хариуллаа. Харин одоо 2 дахь асуулт. Асуулт 2. Хэн ярьсан нь мэддэхгүй байсан ярианы жим олдлоо гэсэн өгүүлбэрийн утга аль нь вэ? А. Уяа оосрын үзүүр олдох. Б. Тодорхойгүй зүйлийн учир зүйн олдох. В. Мартсан яриагаа санах. 5 4 3 2 1. За сурагчид маань бүгдээрээ Б хөлбөрийг сонгоод бүгд зогссон байна. Хэрвээ Б хөлбөр буруу байх юм бол бүгдээрээ баяртайгаар унана гэсэн үг. Би яг одоо та хэдэд вариантаа солих боломжийг өгч байна. А болон В хөлбөрийг та нар сонгож болно. За тэнд нэг сурагч маань В хөлбөрийг сонголоо. Бусад эргэлзээтэй байгаа сурагчид маань бас вариантаа өөрчилж болно. За бүгдээрээ хамт аль нь зөв хариулт вэ? Зөв хариулт. Б хувилбар буюу тодорхойгүй зүйлийн учир зүйн олдох. Би хариултыг сонгосон сурагчдаа баяр хүргэе. За сурагчид маань асуултнуудаа бол тун амжилттай хариулснаар одоогоор 22 сурагч тунж үлдсэн байна. 3 дахь асуулт. Та бүхэн анхаарлаа сонсоорой.
Асуулт 3. Шиг, мэд, адил гэх холбоосоор танигддаг уран дүрслэлийн арга аль нь вэ? А. Адилтгал. Б. Төлөөлөл. В. Суйрлал. 5 4 3 2 1 В болон А гэсэн хувилбарыг сурагчид маань сонгон зогссон. Би таатай дахин нэгэн боломж олгоё. Асуултыг дахиад нэг уншъя. Байж л да энэ асуулт масуултаа уншъя л да. Брэнд сож болно. А дээр байгаа нь Б рүү, А одоо В дээр байгаа нь А руу ч юм уу. В-ийн хэрэг ихтэй байна. Ихтэй байна уу? Бүгдээрээ маш ихтэй байна. Бүгдээрээ зөв хариултыг сонсцгоё. Зөв хариулт. В хувилбар буюу суйрлал. За баярлалаа та бүхэн маань бас өдөртний суудал суух нэ. Үлдсэн 4 сурагчтай баяр хүргэе. Нэгдүгээр үеийн хамгийн ихний асуулт 20 эд хүүхэд байсан. Тэгсэн чинь 3 дахь асуултан дээр ирсэн чинь ерөөсө 4 сурагч маань үлдсэн байна. За юу ч та дөрөвтэй яг энэ хэрчээрээ хинч хасагдахгүйгээр хичээж оролцсон шүү. За юу. За одоо 4 дахь асуултыг анхаарлаа сонсоорой. Асуулт 4. Шанд гэдэг үгний утгыг зөв тайлбарласан үгийг олно. А. Газраас ундран гарах ус. Б. Устай нүх буюу худаг. В. Хонхор газарт тогтсон ус. 5 4 3 2 1 Б буюу В гэсэн хувилбарыг сонгон зогссон байна. За би зүгээр надад хэрвээ итгэж ивэл заа юу. Би та дөрөв зүгээр боломж олгоё. А зөв хариулт шүү. Хэрвээ зүгээр надад итгэж ивэл штэ. Итгэж гин үү? Вариантаа өөрчлөх боломж байна. Миний ард ирээд зөв хариулт гэж бодож бас энэ асуултаа давах боломж байна. За 2 сурагч А хариултыг зөв гэж бодоод надтай санал нэгтэйгээр А хариултыг арга зогслоо. Ингээд бүгд хамтаа зөв хариултаа сонсцгоё. Зөв хариулт. А хувилбар газраас ундран гарах ус. За надад итгэж бас манай тал те зөв вариант Агийн бас талд орж ир зогссон хоёртоо бас баярлалаа. Бид хоёрт бас аюул том боломж олголоо шүү. За тэгээд дараагийн асуултыг хамт сонсъё. Асуулт 5. Али гали галиг үсхийг хэн зохиосон байна? А. Пагвлам. Б. Нурхаж тайж. В. Аюш гүш. 5 4 3 2 1 Хоёр сурагч маань 5 дахь асуултны хариулт Б болон В дээр хуваагдсан зогссон байна. Харин энэ хоёр хариултын аль нь зөв хариулт болоо? Зөв хариулт. В хувилбар буюу аюш гүш. За, нэгдүгээр үеийн хамгийн ихний асуултанд болохоор манай Эрхэн баяр маань одоо амжилттайгаар асуултандаа хариулж ялагч болсон байна. Бүгдээрээ хамтаа баяр хүргэе. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Айсмарк. Ингээд үзэгчдээ эхэл нэвтрүүлгийн маань нэгдүгээр үеийн хамгийн ихний хэсэгт нэг сурагч маань ялагч болж амжилттай боллоо. Харин одоо нэгдүгээр үеийн 2 дугаар хэсгийн 25 сурагч маань асуултандаа хариулахад бэлэн болжээ. 2 дугаар хэсэг. Асуулт 1. Урт эгшгээр эхэлсэн нөхцөл залгахад ялгах эгшгийг гээхгүй бичих үгийг олно. А. Сураг. Б. Чанар. В. Ашиг. 5 4 3 2 1
Б хөлбөрийнхэн яагаад Б-г зөв гэж бодож байна? Чанарыг гэнгүүт угаасаа яг наа гэхээр уусаа яахгүй. Гээгдэхгүй. Тий. Харин одоо Б, В хоёрын аль нь зөв хариулт байх болоо? Зөв хариулт Б хувилбар буюу чанар. Хоёрдугаар асуулт. Анхаарлаа сонсоорой. Асуулт 2. Пагов ламын зохиосон үсэг аль нь вэ? А. Соёмб. Б. Дөрвөлжин. В. Монгол бичиг. 5 4 3 2 1 А вариантээр нэг сурагч Б дээр за нэлээд хэд байна? В дээр болохоор 2 сурагч зөв хариулт гэж болсон байна. За юу яа? Ихэнх нь одоо Б гэж бодсон чи яагаад Б? Хэр ихтгэлтэй байна өөрсдөндөө? Маш ихтгэлгүй байна. Маш ихтгэлгүй байна. За унал одоо тэгэл дашраараа ард байгаа хүүхдүүд бүгдээрээ буруу хариултан дээр одоо унах нь байна шүү дээ, тий? За ихтгэлгүй байна уу? Би энэ хариултыг юу хэлснээс санахгүй байна. За энд бүр хариултаа юу байсныг санахгүй. Гэхдээ дагаад хүрээд ирсэн үү? За бусад найзууд нь бол дөрвөлжин гэдэг хариултыг бол санд болгож өгч. За манай хоёр болохоор яг нэг юм В хариулт бол батаараа зөв гэдэг ийм шийдвэртэй ирсэн юм шиг харагдаж байна. За яг зөв үү? Тэг зөв шүү, яг зөв. Яг зөв. За 100% зөв шүү гэдэг зөвлөгөөг өгч байна. За энд станараа нэг цор ганцаараа бүтэлцээ түрээд ирсэн байна. А зөв үү? Зөв. Юу ч байсан те? Өөрийн шийдвэр өөртөө зөв. Одоо бүгдээ хамтдаа аль нь зөв хариулт вэ гэдгийг хамт сонсцгоё. Зөв хариулт Б хувилбар буюу дөрвөлжин үсэг. Дүүгээс асуу яг хүрээ тулга ер нь сургуулийн орчин за тэгээд найз нөхөрж байгаа одоо хамт олон замун багш нарын заах арга ер нь хэрэг сургуулийн талаар бас үзэж байгаа үзэгчтэй нэг танилцуулаач тийх үү? Манай сургуулийн хувьд болонгууд солонгос хэлийг үндэслүүлсэн сургаалтай, мөн математик, англи хэлийг үндэслүүлж судалгаараа давуу талтай. Тэгээ манай сургуулийн орчны хувьд маш тийм тухтай. Мөн багш нарын хувьд хүүхдүүдтэйгээ илүү туулж тэгээд ойрхон харьцдаг учраас сурах явцад ямар нэгэн хүндрэл байдаггүй, сурах юм яг чөлөөтэй асууж чаддагаараа давуу талтай. За хамт олон саналыг байна уу? За тэгвэл багш нартай зориулаад сурж байгаа найзуудаагаа зориулаад бас нэг алга тасчих төхөө хэдүүлээ. За Асуулт 3. Юмс үзэгдэл үйл явдлын аль нэг шинж байдлыг ёрийн байдлаас нь ихсгэн давуулж дүрслэх уран дүрслэлийн ур маягийг юу гэдэг вэ? А. Хэтрүүлэл. Б. Хүншүүлэл. В. Ихсгэл. 5 4 3 2 1 Бүх сурагчид маань А хувилбарыг зөв гэж одоо бүгдээрээ зогссон байна. За би асууя л та. Яагаад А хувилбарыг зөв гэж бодсон бэ? Би нөгөө нэг монгол хэл бичгийн шалгалтанд бэлдэж байхдаа яг тодорхойлж байна уурчижсэн байхгүй. Би та хэдэд зөвлөж байна. В хувилбар зөв шүү. Нэрээ. Биш үү? За тэгвэл бүгдээрээ зөв хариултаа сонсцгоё. Зөв хариулт А хувилбар буюу хэтрүүлэл. За манайха дараагийн асуултанд хариулахад билнэ. За өөрсөндөө зориулаад их сайн гаргачих төхөө. За. Асуулт 4. Шөхөрч буниа зохиолын үйл явдал аль хэдийд өрнөдөг вэ? А. Амар баясгалант хийд. Б. Төвхөн хийд. В. Эрдэн зуу хийд. 5 4 3 2 1 За. Сурагчид байна.
А, Б, В гэсэн гурван хөлбөр дээр хуваагдсан зогссон байна. А хөлбөр дээр нэг залуу за үлдсэн Б, В дээр. Сая ийшээгээ нэг найзгаа чирээг гүйсэн хин бэ? Гарнаас нь хөтлөөд ийшээгээ В рүү чирээл гүйлээ сая. Буруу байвал яана хариулт нь. Зүгээр үү? За тэгвэл бөөндөө зөв хариултаа сонсъё. Зөв хариулт. В хувилбар буюу Эрдэнэ зуу хийд. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Айсмарк. Асуулт 5. Дээр өндрөөс дэгдэн буув. Дөрвөн хөлөө алдан буув. Газрын уруу гаслан буув. Ганц хөлөө алдан буув. Тэр юу вэ? А. Туйладас. Б. Мөндөр. В. Уир. 5 4 3 2 1 Сая над руу хин нэг амар өрөвдөлтөй харваа. Яг нэг юм хариултаа хэлчихэж гэж байгаа юм шиг юмнуудаар харсан хин нь байсан бэ сая. За, Б буюу В хөлбөр дээр сурагчид маань хуваагдсан зогссон байна. За, үүний дараа бид нар ганцхан асуулт байгаа. Энд зөв хариулах юм бол 1-р үеийн 2-р хэсгийг ялгаж бодно гэсэн үг. Тэгээд 2-р шат руу орно гэсэн үг тий. За. Зөв хариулт А биш. Зөв хариулт. Б хувилбар буюу мөндөр. Гэхдээ за А дээр бол сонголт байхгүй. В дээр сонгож зогссон дүүнрийг за 25 сурагчдаас яг өдөө хүртэл ингээд зөв хариулсан шүү дээ. Баг хамт олноороо тий. Тийм учраас нэг боломж олгоё заяа. Хэрвээ дараачийн асуултанд хамгийн сүүлийн асуултанд таад бүгдээрээ зөв хариулах юм бол 2-р үе рүү орно гэсэн үг. Тэхүү. Тохирхоо. Асуулт 6. Тэхийн эвэр тэнгэрт хүрнэ гэдэг нэг худал. Тэмээн сүүл газарт хүрнэ гэдэг нэг худал. Тэнэг хүн юу сууна гэдэг нэг худал гэдэг вэ? А. Хаан. Б. Ноён. В. Түшмэл. 5 4 3 2 1 Б хөлбөр дээр бүх сурагчид маань яриа зогссон байна. За хэрвээ буруу байх юм бол бид нар дараачийн шатанда орж чадахгүй гэсэн үг. Харин зөв байх юм бол бүгдээрээ 2-р үе рүү орно гэсэн үг тийм үү? За. Бидний сонгосон Б хөлбөр зөв үү буруу юу? Зөв хариулт. Б хувилбар буюу ноён. Бамбарт бүгд дуртай. Ингээд эрхэм үзэндэт үзэгчтэй эхэл нэвтрүүлгийн маань хамгийн эхний үе тун амжилттай өндөрлөө. 50 сурагчдаас яг одоо миний ард талд 11 сурагчид маань 2-р үе рүү маш амжилттай орлоо. Харин одоо 2-р үеийн хамгийн эхний асуултыг буруу байвал яах? Зөв байвал яах? Эсвэл вэд зогссон найзуудаа бас нэг үг хэлээ шүү дээ. Наад чинь буруу шүү гэдэг юм уу? Эсвэл минийх буруу байна гэдээ бас бариантай өөрчилж болно. Энэ бол би бол Аа тэгэл Аа л гэж бодож байна. За. Энэ дотоороо би бол Аа зөв шүү найзуудаа гэж хэлж штэ. За. Энэ дотоороо яа нэглээ? Хариултаа салмаар байна. Хариултаа салмаар байна. В юу Б юу? Аль нь? В юу. За боломж олгоч чинь. За В дээр очиж зогсож. Зөв хариулт А юу? В юу? Зөв хариулт. В хувилбар буюу хэтрүүлэл.
2 дугаар үеийн эхний асуултанд сурагчид маань маш амжилттай хариуллаа. Харин одоо 2 дугаар үеийн 2 дахь асуултыг анхаарлаа сонсоорой. Асуулт 2. Хатуугийн тэмдэг ямар үүргээр хэрэглэгддэг вэ? А. Салгах. Б. Тусгаарлах. В. Хатууруулах. 5 4 3 2 1. За сайн нэг сонголтондоо эргэлзсэн чинь яг аль нь? Яг аль нь зогсмоор байна? Бэ юу, вэ юу? Вэ дээр нь. Вэ дээр нь зогсмоор байна уу? Бэ дээр жоохон эргэлзсэн үү сая? Тэгсэн үү? Хадууруулах байж магадгүй юм байна да. За яг хуу хүн эргэлзэж бас болно шүү дээ, тэ? Ингээд үдэрээ зөв хариулт нь бэ юу, вэ юу? Зөв хариулт. Б хувилбар буюу тусгаарлах. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Icemark. 2 дугаар үеийн дөнгөж 2 дахь асуултан дээр одоо дөрүлхнээ болсон байна. За цаашдаа бол одоо маш хичээж оролцох нь шүү дээ, тэ? Хэдүүлээ 3 дахь асуулт. Асуулт 3. Монгол хэлэнд үеийг юу гэж 2 хуваадаг вэ? А. Битүү задгай. Б. Ил далд. В. Дан давхар. 5 4 3 2 1. За энэ дэрэлцэнгүүдээ манайчууд хоорондоо ярилцаад дуусна уу юу? Зүг яг юу лээ битүү юу задгаа юу яасан бэлээ гэд. Жохоо ярилцсан уу? Солих юм уу юу? Ямар вэ? За энэ дээр бол бат итгэлтэй байна уу? За тэгвэл дөрөв сурагчтай маань сонгосон А хувилбар зөв үү? Буруу юу? Зөв хариулт. А хувилбар буюу битүү задгай. Асуулт 4. Гэсэр туйлд Гэсэр хаан ямар зорилгоор дэлхийд ирдэг вэ? А. Хаан суудалд суух. Б. 10 зүгийн ад цэтгэрийг дарах. В. Хүн төрлөختнийг соён гэгэрүүлэх. 5 4 3 2 1. За тэгвэл Б хувилбар нь зөв үү? Буруу юу? Зөв хариулт. Б хувилбар буюу 10 зүгийн ад цэтгэрийг дарах. Бүгдээрээ зөв хариулсан те. Ер нь бол гисэр гэсэн туйлыг бол таад маань уншижсэн нь ер нь бол хэр мэдхүү ер нь. Хичээл дээр ер нь уншижсэн гэтээсэн санахгүй л байна. Яг үйл явдлыг ингээд дүрслээд ойлгож исэн болохоор сая зөв хариултаа сонгосон. Энэ туужаас нөгөө нэг хүн амтлаг дууныхаа үг мөгээ зохиожсэн. Тэгээ тэрийн санаад сонгоцсон. За тэгэлгүй баг те. Барс хэрвээс байлдан уралдъя. Аслан хэрвээс алалдан тэмцэе те. 2 дугаар үеийн маань хамгийн сүүлийн асуулт. Асуулт 5. Гоо зүйн алдаа гэдэг нь найруулга зүйн ямар алдаа вэ? А. Найруулгын бус алдаа. Б. Найруулгын алдаа. В. Алдаа биш. 5 4 3 2 1. Дөрөв сурагчдаас маань А болон Б гэсэн хувилбар дээр 2-2-оор хуваагдсан зогссон байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн маань ялагчаар Б хувилбарыг сонгосон сурагчд уу, А хувилбарыг сонгосон сурагчд уу? Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Icemark. Зөв хариулт. А хувилбар буюу найруулгын бус. А хувилбарыг сонгосон сурагчд маань өнөөдрийн нэвтрүүлгийн ялагч болоо. Баяр хүргэе.
Эрхэм өнөд үзэгчдээ өнөөдрийн их хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх их хэлний уралдаанд нэвтрүүлэг маань ерөнхий боловсролын хүрээ тулах сургуулиас бэлтгэн хүргэлээ. 50 сурагч оролцсноос 2 сурагч маань ялагч боллоо. Халуун баяр хүргэе. Найзууд нь байна уу? Их хэл соёлоо дээдлэгч манай Ice Mark өнөөдрийн дугаар дээр хамтран ажиллаж байна. За мөн Бамбар маань ирсэн байна. За ялагчийн бэлгийг манай Бамбар гардуулсан. За манай хоёр яг миний баруун талд байгаа энэ азын хүрдийг эргүүлээд өөрс таарсан бэлгээ авах юм шүү. За яа. За нааша зогсчих. За Venus гарч ирсэн байна. За манай Бамбар маань Venus-ийг гардуулаад өгөөрэй ажээ. Премиум. Өнөөдрийн нэвтрүүлэгт ялагч болсон 2 сурагчтай бас амжилт хүсье. Найзууд нь баяр хүргэе.